Сайн байцгаана уу? Өнөртөө усны үндсэн ойлголтууд сурлагаа 2 дугаар хэсгийг эхлэе. 1-р хэсгээр нь бид өнөртний ялгаануудын талаар ярьсан байгаа. Би доор юм уу энэ дээр линкийг тавьчихсан үзээрэй. Тэгэхээр энэ 2 дугаар хэсгээрээ өнөртөө усыг хэрхэн зөв хэрэглэх талаар ярилцъя. Өнөртөө усыг хаанаа цацах хэрэгтэй вэ? Хэдэн удаа цацах ёстой вэ гэсэн асуултууд их ирдэг. Тэгэхээр энэ асуултанд хариулахаас өмнө манай өнөртөө усны дурлагчдын өнөртөө усаа цацахтай гаргадаг хэд хэдэн алдааны талаар ярилцъя. Нэгдүгээрт өнөртөө усаа гамжийнгээд ойрхоноос маш ойрхоноос бөгөөд аяархан дарж цацдаг. Ингэж. Тэгэхээр яг энэ камерт харагдахгүй байгаа. Гэхдээ маш жижигхэн талбайд тараад дахин хажуугаар бас ингэ гоож шүрсдэг. Ингэж цацгаар харин ч илүү өнөртөө ус гарцдаг шүү. Тэгээд зөв цацах хэлбэр нь болохоор холоос 20-30 см-ийн завтай загаас хүчтэй зоригтой дарж цацна. Ингэж сайхан том тарааж. Тэгэхээр энэ том талбайд жигд сайхан тарж өгнө гэсэн. Тэгэхээр өнөртөө ус зөв сайхан өнгөрнө. Хоёр дахь алдааны талаар ярихад би цагаа аваадахыг усны анхааруулах зүйл бол цаг дэмэг зүйлтэй гасан байх хэрэгтэй. Тэгэхгүй бол гоё чимэглүүдийн өнгийг хэвтээдэг. За тэгээд хоёр дахь алдаа нь бол цацчаад анд ингэж хүрдэг. Хараач ингэж үлддэг, гэхдээ ингэж үлддэг. Энэ яагаад буруу гэхээр үрхээр дулаан үүснэ. Дулаан үүсгээр задрах болоогүй байсан молекулууд нь түргэн задрна гэсэн. Тэгэхээр өнөртөө ус чинь өнөрөө удаан байхгүй, дээрэс нь бас зөв дараалалаараа өнгөрөхгүй гэсэн үг. Тэгэхээр аль болох үрхгүй байх хэрэгтэй. Заавал ингэж тараах хэрэгтэй болов маш зөв. Ингээд хангалттай. За ингээд өнөртөө усыг яаж төрөх тал руу оръё. Энэ сургуулийн 1-р хэсгээр бид өнөртөө усанд орсон үнэт усны хэмжээнд шалтгаалаад үнэ байралт нь өөрөө байдаг гэдгийг мэдчихсэн. Тэгэхээр өнөртөө усны нэгтгэрчлээс шалтгаалаад өөрөөр цацаж хэрэглэх гэсэн үг. Хамгийн бага үнэт ус орсон body mist буюу биений мистийг бол усанд орсныхаа дараа чөлөөтэй сайхан хэрэглэж болно. Нэлээд сайн цацаж өгч болно. Ингэж ерөөсөө ингээд биеэрээ мэдээж хуцгүй байна. Тэгээд хөлөндөөс тэгээд бүх сайхан биеэрээ цацаж өгнө. Колоник бас чөлөөтэй цацаж болно. За тэгээд audit toilet болоод ирэхээр ер нь тийм өнөртөө уснуудыг зөв сайн өнөртүүлэхийн тулд арсны нэмгэн бөгөөд чиглэг хэсэгт төрж өгөх хэрэгтэй. Энэ бугууны дотоод хэсэгт суц нь харагдаж байгаа. Тийм болохоор нэмгэн бас доор нь цусгүйж болохоор чиглэг байж өгдөг. Тэгэхээр сайн зөв өнөртөж өгнө. Тэгэхээр бугууны дотоод хэсэг бас тохооны дотор талд, чихний ар талд, тэгээд хүрдэгний ар талд цацаж өгч болно. Тэглээгээд ийм олон цацах газар байна гэд бүгдэнд нь цацаад гэсэн үг бас биш. Тэгэхээр эхлээд өнөртөө усныхаа зан сайн мэдэх хэрэгтэй. Audit toilet байлаач гэсэн нэлээд хурц өнөр түгэлт нь нэлээд сайн байж болно. Эсвэл за парфюм байлаа гэхэд өнөрөө бас сайн түгээж өгдөггүй. Сайн өнөртэй байдаггүй. Өнөр барилт нь торхноо гарчдаг тийм уснууд байдаг. Тэгэхээр өнөртөө усаа олон дахин хэрэглээд арай ихтэй дээ нөө, багтаад дээ нөө тэрийг нь сайн харж агаад тэгээд хэдэн удаа цацгаа тохируулах хэрэгтэй. Жишээлбэл миний Montale White Oil гэдэг миний хамгийн анхны нийш сүрчиг. Энэ eau de parfum хэвтэршилтэй. Гэхдээ бараг parfum extract эднээс илүү түгээл сайтай, өнөр барилт сайтай. Тийм учраас энийг бол би ганцхан цацдаг. Тэгээ ганц цацгачаа бас энэ нэмгэн хэсэгт төрөж өгдөг. Тэгвэл арай л хүчтэй гэдэг. Тэгэхээр яаж цацдаг вэ гэхээр эсвэл цээж хэсэгтээ ганц, эсвэл усныхаа ард шилээ үзэндээ нэг цацал хангалттай байдаг. Тэгэхээр яг тэрийг тийм усыг ингэж тэгнэ гэсэн тийм хатуу дүрэн байхгүй. Тэгэхээр өнөртөө усныхаа зан чанарыг сайн мэдчих хэрэгтэй гэсэн үг. Гэхдээ би ерөнхий баримжаануудыг хэлж өгье.
За энэ Eau de Toilette ихтэршилтэй сэргийг өнгөртэй бас. Тэгэхээр зоригтой хэрэглэж болно гэсэн үг. Ер нь Eau de Toilette ихтэршилтэй зөвлөн сэргийг жишээлбэл ягаан шинээр гэж манайхан ярьдаг. Тэр уснуудыг бол тохооныхоо дотор 1 2 техникийн ард 1 2 гэж хэлж байна. Eau de Toilette ихтэршилтэй мөртлөө маш хурц юм нэг T-Rose гэдэг нэртэй бас байна. Тэгэхээр энийг бараг нэг цацгад ч гэсэн ихтчгээд байдаг. Тэгэхээр иймэрхүү уснуудыг бол агаар цацаад доогоор нь алхах. Ингэж арай нэг боломжийн өртөж байгаа. Тэгэхээр манай охтууд бас хурц үнэртэй ус байна, хэрэглэж чадахгүй, дургу гэж хэлдэг. Тиймэрхүү уснуудыг ч гэсэн ер нь агаар цацаад доор нь зогсоод үнэр нь үл ялаг үнэртэй зөөлрөө сайхан үнэрч хэлдэг шүү. Тэгэж үзээрэй. Мөн хаашаа ямар арга хэмжээнд явж байгаас шалтгаалж цацалтын тоо хамаарна. Жишээлбэл клуб ч юм уу олон хүнтэй газар явхад үнэртэй ус чинь бараг танихдахгүй. Тэр олонний дундаас бас нэг үнэртэй усаа мэдрүүлэхийн тулд арай илүү олон цацж болно гэсэн үг. Олон хүн бужигсан газар очих үедээ миний бас хэрэглэх нэг туртай арга байдаг. Тэр нь болохоор мөрөндөө бас нэмж цацж өгнө. Яг гэвэл энэ чинь зөрөөд өнгөрөхөд бидний бусдаа хамгийн ойр хэсэг. Тэгэхээр сайхан өнгөрсөн гэсэн үг. Ямар ч гэсэн бусдаас ялгарч нэрээ түгэж чадна гэсэн үг. Усны орон зайд халтахаар үе байдаг л да. Жишээлбэл онгоцоор аялах ч юм уу, үзүүр үзэх, хүмүүстэй ойрхон байх, эсвэл оффист ч юм уу. Тийм үед хувцсныхаа дотор хүүснийхээ орчим цацж өгвөл зүгээр байдаг. Хөлөг болгонд ч юм ингээд хувцснаас ч зөвхөн өөрт чинь өнгөрсөн гэсэн үг. Энэ аргууд ер нь бол өсвүүчүүд болон залуучуудад ч гэсэн зориулагдсан. Нэг тийм үг байдаг л да. Мөртөө усыг өсвөлмөр байгаа газараа цацах хэрэгтэй гэж. Би тэрэндээ бодоодсэн чинь нэг санал нийлэх юм аа. Тэгвэл за жишээлбэл залуучууд хүзүүндээ мөртөө усаа цацсан байлаа гэж бодлоо. Хүзүүндээ нүсгээд ухаантагддаг. Мөртөө усыг үнэрлэхэд л гоё болохоос шээ хандлагад бол нэг сайхан биш. Тийм. Бас нэг сануулах юм гэвэл гэрээсээ гарахдаа 30 минутын өмнө мөртөө усаа цацж байгаарай. Тэгэхгүй бол гарахаас өмнө цацчаад лифтэнд ороход чинь ерөөсөө хүмүүс тэр яг толгоонууд болон нөгөө алкогол нь үнэрч जैन тэгэхээр ерөөсөө тэгээд таксинд ороод суухад ч юм уу ер нь хэцүү. Өглөө босоод усанд ороод дараа нь бие бэлдээд 20-30 минутын дараа гарахад яг таарсан байдаг. Мөн усанд орсныхаа дараа арчин чиглэг байхад цацаж өгвөл үнэртээ ус зөв сайхан үнэртэж өгдөг. За тэгээ мамууд ээж нар бол бараг үнэртээ ус төрөх хэрэггүй. Угаасаа л хүүхдийн үнэр үнэхээр сайхан байдаг. Гэхдээ бас найз нартайгаа орж гарах тохиолдол гарахад үнэртээ ус төрөхчмээр санагдаад байвал нэг зөв юмж бол нуруундаа төрөх чагаар. Нуруундаа. Тэгэхээр дараа нь ирээд хүүхдээ хөвгөлөх ч юм уу хүүхдээ тэрхэд айхтар бүртээд байхгүй. Хувцсан дээр цацах хэрэгтэй юу, арчин дээрээ цацах хэрэгтэй юу гэж хүмүүс их асуудаг. Би болж өгвөл биен дээрээ цацвал биений дулаанаас шалтгаалаад өнөртөө бас илүү сайхан хөгжиж хувирч өнөртөж өгдөг. Тэгэхээр би ялгах биен дээрээ цацдаг. Гэхдээ хайртай өнөртөө бас өнрөө сайн барьж өгөхгүй болвол хувцсан дээрээ цацж болно. Гэхдээ маш холоос цацж өгөхгүй болвол топ үүсгэж болно. Бараа өнгөтэй хувцсан дээр зүгээр цайвар цагаан өнгөтэй хувцсан дээр цацгаасаа боломжлороо гадуур хувцсан би аль болох цацах дэмий гэж боддог. Яагаад гэвэл тэр чинь байнга угаагаад байдаггүй. Тэгэхээр ингээд дахин өөр өнөртөө ус жишээлбэл би олон янзын өнөртөө ус хэрэглэдэг болохоор хуучин өнөртөө усны дээр дахиж нэмж цацахаар тийм санагдаад байдаг. Тэгэхээр хэрвээ нэг өнөртөө ус дагнаж хэрэглэдэг бол бас гадуур хувцсан байдаг гэж болох юм. Асууж тодруулах зүйл байвал доор коммент хэсэгт бичиж үлдээгээрэй. Дараагийнхаа цувралаар ниш зөрчиг гэж юу юм бэ? Дизайнер зөрчиг гэж юу юм бэ? Юугаараа ялгаатай юм бэ гэдэг талаар ярилцсан. Тэгэхээр лайк, subscribe дарж толгойтой байгаарай. Баярлалаа.